баярлалаа. Хол нутгаас ирсэн хүмүүстээ сайхан сэтгэлийн урам баярлалаа. За энэний хурлын төлөөлөгч Бямбжов. Зэрэгтэн байдлын Бямбжов. Өчигдөр Улаанбаатар хотод маш сайхан үйл ажиллагаа болж эхний ахмадууд 400 гаруй ирсэн оройн үйл ажиллагаанд 140 гаруй одоо шагнарман ирж маш сайхан үйл ажиллагаа болж золголт таньдв за сайхан ярилцсан. За одоо ингээд ахмад хүмүүсээ эхнээсээ танилцуулж явчихъя. За энэ манай цэвэрлэгч байна. Одоо 78 насыг зоолж байгаа. За бүгдээ цэвэрлэгч нь уртас удаан яваарай. За захвасан мах одоо гаргаж байсан ийм сайхан хүн байгаа. За манай цэвэрлэгчийн ханийг тойлоо гэж хүн байсан. За дараагийн одоо энэ сайхан буудлыг танилцуулъя. Энэ Манкадагийн мөв бат гэдэг хүн байгаа. Одоо 80 насыг зоолж байгаа манай сүмийн алдар томооны нэг цэгийн хундаа ариут барилгач мөв бат байдаг. Авчаар амжилт бүтээх уртасны үзэг бэлтгэл ерөөний өөрийн төсөөлөл сайн авах шээ. За энэ манай Максрын Данжуу гэдэг хүн байгаа. Завхан сумд марчгийг хийжсэн. За ханийн Баасан гэдэг хүн байсан. Шарын голоос бол шаргуудын уурхад маш нэгдүртэй ажиллаж байсан. Баасан ахын одоо хань одоо өнөөдөр 80 гаруй насыг зоолж байгаа. Аржуу авиг гэдэг хүн ирсэн байна. Баярлалаа. Шарын голоос ирсэн шүү. За энэ Цэвлмаа гэдэг хүн 63 онд манай сумын цэцэрлэгийн эвлэгчээр ажиллаж байсан. Ийм сайхан бод ирсэн байгаа. Бүгдээрээ баяр хүргэе. Дараагийн хэлцээрээ. За насыг хичээл байж байгаа гэж насыг хичээл хийжээ. Орсон буу. Одоо ахын ганц хүн насан гэдэг хүн шаргуулын яаш цэцэрлэгийн дараа насаараа ажилласан ийм хүн байгаа. Энэ хүний ханийг Батуй гэдэг Монгол Улсын аяат уургаач нь одоо цог хүртэл ажиллаж маш олон зам одоо шагныг бичсэн. Шагнуудын үнэхээр одоо гэргүүний уургаач нь ийм сайхан хүн байсан. Бас шагнуудаас ихсэн насыг хичээл. За насыг хичээл. За насыг хичээл бүрүүчүү гэх юм сууж дахин удаанд ажил амьдрдаг. Одоо ийм сайхан 70 насны бууж байна. Бидээр баяр хүргэе. За ингээд ахмад хүмүүсээ ингээд танилцуулаад одоо ингээд сумын засаг дарга Совоог өрж байна. Та түгэл нөө. Дараагийн хэлсэн дээр байгаа. За сайн бацгаанууд энэ төрөл төрсөн та бүхэн бас энэ өдрийн мэдээлэл хүргэе. Тэгээд энэ жил маань Мусамын Завхан сумын төрлөг нутгийн маань одоо төгс 100 жилийн 7 сарын 20-21 өдрүүдэд болно. Тэгээд төрлөг нутгийнхаа одоо 100 жилийн хүртэж бид бүхэн бас Улаанбаатар хотод нэгэн золголт ярих хэмжээ ингээд та зохион байгуулад өнөөдөр бас нэгнийхөө дахин хотод амьдрын суугаа нийт Мусамын Завхан сумаар uuсан та бүхнийг зөвлүүлээд өнөхөр уулзж байгаадаа бид талархалтай байна. Ингээд энэ төрөлд ирсэн та бүхэндээ аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд бид бүхэн бас эслэдээр яг ямар ажил хийж ирж байгаа ямар шатнд яваа гэдгийг одоо та бүхэндээ бас танилцуулаа. Ингээд өнөөдөр үйл ажиллагаа албан ёсоор хэлсэн мэдэж байна. Баярлалаа. Ажлын амжилт хүсье. 100 жилийн овоо ёслол төвлөр маш сайн зохион байгуулалтаа сайхан хийх байхад найдаж байна. Цоохон ардаа өдрийн амжилт хүсье. Бичигдүүлж авчихсан. Та бүхэн бишиг авлаа шүү. За ингээд нутгийн зөвлөлийн дарга 10 жилийн амтд онцгийн дуламж өгч олон жилийн захын сумын одоо нутгийн зөвлөлийн даргын одоо нутгийн зөвлөлийн ажлыг нуруундаараа үүрч шин сэтгэлээсээ ажиллаж байдаг дуламжийг өрж байна. Та сэтгэлээ хэлнэ үү? За сайн байцгаана уу? Нутгийн зөвлөлөндөө сар шиндээ сайхан шиндэж байна. Сайхан хаваржиж байна уу? Та бүхэн төвшин илгээрээ энэ камерын сайхан шинжиж байна уу? За одоо энэ золголт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. 89-90 хүнд би уцаар ярьсан. Тэгтэл одоо нэг цөөхөнд дутуу байх шиг нэлээд цугулсан байна. Та бүхэнд баярлалаа. Сумын одоо удирдлагууд ирсэн байгаа учраас одоо ажил
Үрдээ танилцуулга явахаа фермент 100 жилийн ойд одоо бэлтгэх ажилд одоо хүрэлцэн байсан. Манай хүмүүс бас одоо зовлонтыг бол байнга одоо хийдэг. Энийхээ хүчний хэлээр юмсан хийдэг. Өнөөдөр бас одоо 100 жилийн учраас хүмүүс ихэд одоо цугласан байхаа бүгдээр одоо ер нь итгэлтэй байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд бидний үйл ажиллагаанд оролцож байгаа Авьяат барилгачин цэргийн хурандаа мөнх туваамын одоо бас ажилдаа би явна гэсэн учраас өөрийнх нь одоо сэтгэлийн сайхан үгийг сонсгоё. Бүгдээрээ дуудамжуудаа баярлалаа. Бүгдээрээ сайн алгадчихлаа манай. За сайн байна уу? Намайг сайн танихгүй байхаа тань. Би усан өндөр хангасан маяг. Маката мокатш байна. Миний ээж чимэдэржин чулуу хөвж. Тэр утгаараа бас намайг цахны нутгийн зүйлийн дахин нутгийн зүйлийн дараг 7 жил төлөвлөж намайг бас арга хэмжээнд уурж авч байдаг. Тийм биеийн усаас баярдаг. 90 жилийн он арга хэмжээ зохион байгуулалт юм оролцож байсан. Намайг оролцож байсан. Би бол өөрөө дахин удаад насаараа амьдсан. Ийм хүн Монголын цэргийн барилгын цэргийн хүн барилгачин хүнийг асундоо дахин сэлэнг түвэн барилгын ийм хүн байнамаа. За тэгээд өчигдөр манай Усаангийн 100 жилийн он арга хэмжээ дахин одоо зохион байгуулагдаа. Энэ арга хэмжээнд олон хүн оролцсон, сайхан болсон. Ер нь он арга хэмжээ гэдэг бол та нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ бол их чухал арга хэмжээ байдаг. Тэр тусмаа 100 жил гэдэг бол онцлог байхгүй 100 жил. Бид одоо 100 жилдээ үзэж байна. 100 жилдээ явчих шиг гэдэг бол их сайхан ийм ой байд юм аа. Тэгээ өнгөрсөн жил манай аймагт бас 6 сумын ой болсон. Манай аймаг сум өндөр сумын 100 жил өнгөрсөн жил болсон. За манай гүшин Усаангийн зах бүү 100 хангасан байдгийг 100 хангасан 100 жил болсон. Тэгээд бид 100 жилдээ оролцоод ирсэн. За энэ жил бол Монгол улсын хэмжээнд ганцхан аймаг 100 жилтэй. Тэр аймаг манай аймаг байна. За 6 сум 100 жилтэй байна. Манай аймаг. За түүний нэг нь манай Захын сум юм байна. За би бол яг Захны талаар мэдлэг багтаа. Гэхдээ ээжийнхээ талаар бодоод би бас нэлээд бас баримжаатай байдаг. Өөрөө юмнаас манай ээжийн бол чимэд дорж гэж юм биш байсан байгаа. Чимэд дорж. За Захандаа бол тэр доо баян гэж бас ингэж нэрсэн. Хөнгөн голоор байдаг болцоо. Тийм нэлээд одоо олон төмөлтэй наригаач тоглодог наадаг олон тэмээтэй тийм айл байсан. За манай боор дэж бол гэж хүн байсан. Ийм хүн байгаа захсан. За манай ээжийн ах бас мэдээж магадгүй таамаасан. Гоожу дандаа гэж хүн байсан. Гоожу дандаа гэхээр мэддэг бас сэргийн хүн байсан. Тийм гоожу дандаа гэж хүн байсан. За дараагийнх нь бол Жамсан жоо гэж нөхрийн орвчин майнэ гэдэг байсан. Тэрүүгээр та нар мэдж магадгүй орвчин майнэ гэж нутаг орондоо тоовор гэж хэлсэн юм байсан. Тэрний авгаа нь бол Жамсан жоо гэж хүн байсан. За хамгийн бага нь бол Банзай гэж байсан. Та нар бас сонсч байсан байж магадгүй. Сэргийн алтаас бас шаггүй сайр явсан. Тэр хүн байгаамаа. Миний ээжийн удам ийм усууд байдаг. Тэгээд ээжийн гоолмыг одоо энэ захныхаа санаа харах хэмжээр бас хүрэлцэн гэдэг. Тэгээд одоо захны нутгийн манай би бас энэ увс нутгийн зүгийн даргаыг олон жил хийсэн байгаа да. Захны нутгийн зүгийн даргаыг 2000-аас 2014 он хүртэл би Усаангийн нутгийн зүгийн даргаыг дахин нутгийн зүгийн даргаыг олон жил хийсэн. Тэгээд усаас увсынхаа мэддэг. Манай увсын ард түмэн бол их сайхан ажил хөлбөрч амьдралаа явж хаан явсан бол уусчууд нүүр өдөм амьдрдаг байхгүй юу сайхан. Тийм учраас одоо манай захных нь сайхан би одоо захных нь хэмээ ихтэй гэдгээр нэлээд сайн мэдэн
жоохон хүүхдтэй байхдаа би бас явж ирсэн байгаамаа. Захна ганцаар хаалтаа өвч өвчөөсөн 100 ч өвчөөсөн. Тийм учраас бас захны сургууль бас яг гантрал гэж одоо ингэж би бодож байгаа юм. Тэгээ хүүхдтэй гараа явсан. Тэгээ захны эргээд захынчуудтай таамаар одоо их баярлаа. 100 жилийн сайхан хэмжээгээр сайхан ахынжаа зохион байгуулаараа энэ ууз сургалтын орон ханд байдаг юм аа. Ханд байдаг. Хандвийн одоо алтууныхаа бизнесменүүдийнхаа сэтгэл сайхан юм хүмүүсүүдийнхаа тусламж аваад энэ аваа одоо сайхан болж байгаа юм аа. Би одоо өнгөрсөн жилийн хооронд харж байлаа 100 жилийн тийм учраас би сахны 100 жилийн сайхан болно гэж бодож байна. Тийм учраас одоо энэ хоёр сайхан залуунууд дараагаар иргэдөө хүлээн дараагаар төлөөлөж ирсэн байна. Соёлын төвийн одоо ирсэн байна. Та нар өөрөндөө сайхан найзлж үтгэхаар түнээ төлөө тэр саханчуудынхаа төлөө ойгоор сайн зохион байгуулаарай гэдгийг одоо би хэлье. За өнөөдөр манай Цэвшиг түвшний 104 жилийн баярын өдөр юм байна. 3 сарын 18-нд Цэргийн баяр байна. Тэгээд одоо Цэргийн баяраа тэмдэглэн тэр арга хэмжээнд би оролцсон. Тэгээд би энэ арга хэмжээнд аргагүй би ээжгээ захынчуудаа бодоод хөрөлдөж ирсэн. Баярлалаа намайг үлсэн. Та нар эрүүл авч ирэх хамгийн сайн сайхны бүсгүй өрөөё. Бүгдээрээ эрүүл байгаараа бүгдээрээ уулзч байх шүү. Агаа сайхан төлөвлөгийг хийгий. Тэгээд би одоо нэг 5-10 минут суулгаа явах учраас хэлбүгээ хийж бас яг юм авчи. Би 80 наснараа би юу хиймаа. Ийм ном бичсэмаа. Хангухийн гавьяат гэж. Ийм ном бичсэн байгаа. Байрны хорондоо цонтой хүмүүсээс нэг ийм ном бичсэн. Би бас энэ авсан сонгуулаар Ардын бүрдийн депутатаар сонгогдсон шинэ үзүүл баталж явсан. Ийм Ахмад Маач хөл тогтоогч хүн байгаа. Энэ учраас одоо би бас энэ нэг ном бичсэн. Энэ номд миний ээж ах トゥ сан товч юу байгаа. Намтар нэг бичсэн. Би яг энэ номыг өгчөөд миний ном усан байгаа, өндөр хангаад байгаа, 100 хангаас юм болсон байгаа. Энэ ном миний миний тухай ажлын нэвтрүүлэг бол усангийн юм хийсэн гэж хийж явуулсан байгаа. Энэ бол юугаар явуулсан, фэйсбүүкээр явуулсан. Тэгээд би бас энэ номоо энэ сумын дарга иргэдийн урлагийн даргад бас энэ номоо биелүүлэе гэж бодож байгаа. Ягаад гэвэл энэ номон дээр миний ээж байгаа. Миний ээжийн тухай байгаа учраас та нар бас ном сонин хэвэл янз бүрийн юмдаар ойлгох тухай ярих юм бол би хамаагүй миний ээжийн тухай гаргаараа гэж өөй. Үсчвэ нээдэг багтээ. Энэ ном тастар тун. За би 90 жилийн maaгаар би ч одоо тэтгэрээ өгнө шүү дээ. Тэгээд бол яг гэсэн мэн захын сумд одоо 300 мянган төгрөг хандж ирсэн юм аа. 90 жилийн maaгаар. Бид нэрээ ч үгтээс одоо дундаж үйсэн мэд. Номынхаа харин тэр хандив гэсэн улсаар миний овгийг төрүүлээд би чи им банката мөнгө гэсэн чинь миний овгийг иш мөнгө батгээд гаргацсан байгаа. Иш мөнгө батгээд би өтөрийг бодчих одоо миний овгийг яг төрүүлсэн юм даа гэж. Одоо бол би банката мөнгө батгаж байж байгаа. Тэгээд би захын сумынхаа 100 жилийн мод ээжгээ бодоод аавгаа бодоод захынчуудаагаа бодоод би тэндээс бас огтам гэж бодоод 500 мянган цаас хандж гинэ. Сумдаа энэ бол би батгатаа би бол хотлаа хийдэггүй шулуун шудраг үнэн хэлдэг би ингээд дотор дүндээр боломжоор дамжуулаад би 500 мянган цаас сумдаа хандж байгаа шүү. За тэгээ миний номыг уншаараа залуучуудаа бас өгөөжтэй гэж бодож байгаа юм байна. Ахмад бас энэ амьдралын тухай номыг бичсэн учраас өгөөжтэй болж байгаа. Энэ миний ээжийн тухай байгаа учраас захны хөнгөл намайг бодоороо. За баярлалаа та нар. Атын сансайны хүсээ. Намайг зөвхөн 100 жилийн сайн хэмжээрээ ингээд 100 жилийн хөтөлбөр хүрсэн очоо. Би усангийн 100 жилийн очингийн өчтөр амарчсан намайг өөрсдөө би англи 100 жил очноо. За захын ойрхон бол би очих. Тэг 19 он би 19 он доктор ахтуу төлөв хүүхдээ аваад 19 онд явсан. Тэгээд
юугаар захуусаар ороход үнэхээр нөгөө голоор гарч чадахгүй учраас газар мэдхгүй учраас орж ирдэггүй. Манай буурлааны үйлдэлд манай буурлааны хэрэгжүүлсэн том тоогоо одоо хүртэл байж гэж байгаа. Тэр тоогоо. Тэр мөрийг үзье гэж бодчихсон чадаагүй. Тэгээд за том хүн чадраавал гэдгийг шиг чадраавал бохны оронд явсан тэрүүгээр нь бас таамаг мэдээж багхгүй. За баярлалаа. Та нар тэрүүгийн газар хамгийн сайхан удаа ярьжаа. Яагаад ингэж баялаг хэмжээнд яваа шүү уучлаарай. За бүгдээ авьяас байшаач Усангийн нутгийн зөвлөлийн дараагийн залуу замд насндаа олон жил хүрээлэлтэй хийж байсан манай сумын одоо уугуу Сэргийн хундаа мөн хотгоодоо бүгдээрээ нэг баярлаж таларснаа гэж хэлээ. Хамаан яа. За тэгээд таны Усангийн завхан сумынхаа түүх тоо 7 сарын 21-ний үйл ажиллагаа хүндэтгэн урьж байна бүгдээр алдчихсан байна. Та заавал хүүхдүүдийг өргөжүүлж очроо та. За одоо ингээд та бүхнийхээ өмнө Усангийн завхан сумын иргэдийн хурлын дарга Самдангийн бом баярыг урьж байна. За та бүхэнд модон могон жилийн хамгийн түргэн сарын энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За ингээд бид түргэн орон нутгаас түргийнхаа 100 жилийн төдий өнгөрсөн талаар сая өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотын зөвлөлтөд хамтран Улаанбаатар хотын цэцэн болтоо хийгээд за өнөөдрийн өдрийн дархан бод аймгийн таарсан энэ хотын том хотын таарсан мэд завхантараа бас та бүхэндээ бас тоглолтын үйл ажиллагаа байгуулаад ингээд явж байгаа таатараа. За та бүхэн ерөн сарууд илбэгдэлбэг ач чадалтай сайн байх хүсье өргөё. Та өнөөдрөө өргөн бидний сайхан оролцоод төрийн нутгийн залуу жил бүрэлдэхүүн сайхан баярлалаа гэж хэлье. Баярлалаа бүгдээ. Сайхан алан туштай бэлгэлээ. Нэг сарын нэг зүйлж манайхаа баярын үйл ажиллагаа шүү. Чухал царай гарахгүй шүү. Энийг ч хүмүүс шагналтай шүү дараа. За энэ үйл ажиллагаа маш сайхан боллоо. Боломжтой найзтайгаа яриад намайг хөдлөөр бүр өгсөн. Хотын үйл ажиллагаанд оролцоод яаран шүн өссөн шүү бороо. За одоо ингээд та бүхнийхээ өмнө манай сумын одоо шилдэг одоо уран сайхан ширийг бэлтгэж маш их туршлага суусан байлаа манай цэндэрчүү. Завхан 100 жилийнхээ үйл ажиллагааг эртнээс эхэлж маш гоё контентууд ивент үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ чадварлаг сэтгэлтэй ийм одоо залууг сумын одоо төрийн соёлын төрийн эрхлэгч дарга цэндэрч байгаа болж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Дахиад бүгд сар шинийн энийг өргөн бишүүлье. Бид бүгд Улаанбаатар хотод нийтийн хадгалалтын зохион байгуулаад анхныдаа олончдоос ороо 100 жилийн таав хадгалтыг хийгээд ингээд тав бүгд уулзж байна. За энэ удаагийн уулзалтаар бол сайхан аваад бас ингэж өөрийгөө бид хүн танилцуулж бас одоо бид бүдийн завхан сумын 100 жилд бүтээсэн тэр түүхэн хооц бас нэг гаяатар нэмэгдээ гэж ингэж одоо олонхан сууж байлаа. Энэ бол бид бүхний бас нэг сайхан түүх сайхан гавьяа болгийг нэмэгдээ. Манай хотын 22 гавьяа төрсэн байгаа юм. 18 улсын авраг алчин улсын авраг тариалж төрсэн. Тэгээ одоо шинэ 23 гавьяа байна. Хүндэт самбарт мөнгө торндоо маань Тэгснэ гэж ингэж одоохон сууж байгаа. Сайхан өнөөдрийн уулзалт байна. Сайхан ихж байна. Бид хүмүүс сумаасаа 100 жилийнхээ түүхэн айн талаар 100 жил бид бүхэн юу бүтээг ямар хөдөлмөр гавьяа алдар гавьяа хөтлөв гэдгийг бид хүмүүс 10 минут багтаасан тийм историкуудаа бичлэг зурагтаа энэ авчирсан байгаа утгууд энэ дэдэг сачаад та бүхэнд зурагтаа хөрөгтэй яриатын хөөрөтөнд үзүүлнэ. Тэгээд дараа нь 100 жилийнхаа аймаг иймэрхүү төсөөр хин иймэрхүү одоо бүтээн байгуулалт иймэрхүү аян наадмын одоо үйл ажиллагаагаа ингээд шатраатаагаар товлоод алдлан одоо төсөв мөнгөний тавиад ингээд одоо бэлэн болчихсон байгаа. Одоо та бүхэнд албан ёсоор танилцуулнаа ингээд
утгагүй одоо хэлцгээдэг. Тэгээ бүгдээ өнөөдөр залуучуудаа үйл ажиллагааг өргөн дийлхий сайн үргэлжлүүлье. За уран сайхны үйл ажиллагаа гэдэг бол тэр баяргааны үйл ажиллагааг бүр хамгийн том чимж байдаг. Тэгээ энэ хүний ард бол асар том хариуцлага байгаа. Бүгдээрээ цэнгичудаа тэр онлайн концертын үйл ажиллагааг маш сайн хийгээрэй гэж уриалж баяр хүргэн амжилт хүсье хажуудчаа. За өнөөдөр үйл ажиллагаанд маш олон хүн сэтгэл зүтгэлээ гаргаад ирсэн байгаа. Хамгийн настай 6 хүнээсээ одоо энэ шууд бичлэг явж байгаа шүү манайхны. Ингээд түүх бичлэгт орж байгаа шүү. Тэгэхээр баяр хөөртэй сайхан одоо байгаараа мэдээж баяр хөөр хийхээр ирсэн шүү дээ. За тэгээд өнөөдөр болохоор удахгүй бид нар маш гоё суглаа явуулна, суглаанд орцороо нийтийн бүжгийн спортын одоо багш Гинэш их сайхан гэдэг багш энд үйлчилж байгаа. Сайхан нийтийн бүжгээ гараад бүжиглэн удахгүй суглааны үйл ажиллагаа гэдэг ийм одоо үйл ажиллагаа хамгийн сүүлд нь хандгийн үйл ажиллагаа гэж энэ ойн баярын хамгийн том хэмжээ болно. За бичлэг хийж байгаа хүмүүс яваарай. За одоо манай цэвэрмагч товчхон өөрийгөө танилцуулаад одоо энэ 6 ахмадаас мөр тухай ярьсан. За насын ихч хүртэл ингээд 6 хүнээс одоо бид нар яриа авах юм аа. Тэгээд дараа нь чөлөө микрофон өдөшөө үйлчлэхэд дараа явуулнаа. Товчхон яриараа цэвэрмагч. Хотод явагдаж байгаа их сайхан болж байна. Өндөр настай миний хувьд одоо их баярлаж байна. Одоо ингээд хүмүүр миний нутгийн ард түмэн ямар ч байсан одоо 100 жилээ сайхан тэмдэглээд эрүүл саруу сайхан байж өндөр амжилтаарахыг хүсье. За цэвэрмагч мандаа энэ төгсөж байгаа. Цэвэрмагч хоёроо баяр хүргье. За ингээд манай дайчигч завхан суманда одоо малчин байсан. Одоо шаргуулын уургаад хөргөвтэй одоо тойруулан одоо жаргал суугаа 80 насыг зовж байгаа юм сайхан байгаа. Товчхон яриа авъя дайчигч. Одоо энэ 100 жилийнхаа
Устаахнастай баяр хүргье. Ажлын амжилтыг хүсье. Насигчтай баярлалаа. Одоо манай сумын хамгийн бас өндөр наснд орно. Цэвэн багш маань сая ирчлээ. Би цэвэн багшаасаа яриа авахгүй болохгүй. Ингээд цэвэн багштай микрофонд шилжүүлж байна. За. Нөө багш. Та зүгээр л өөрийгөө товч тавьчихсан. За би самгийн захмын хийцэн байна. Захмын аймгийн нөөцөөр харгаар үжиж ажилласан. Яран онд захмын хүүхдийн цэцэрлэгт багшаар 2 жил ажиллаад сумын бичээчээр 2 жил ажиллаад ингээд 68 онд хол багшийн их сургууль техникумд яваад 3 жил сураад 71 оны 7 сарын 1-нд сумда багийн багшаар ирсэн. Тэгээ эрэхтэй анх 41 хүүхдтэй ангиудаас ажиллаа. За энэс хойш би нэгээс 3 дугаар ангийн 7 удаа төгссөн. Орон шавнартай. За нутгийнхандаа 100 жилийн баярын мэдлэгээр шүлжчихнэ. За одоо өөрийн аав ээжийн төлсөн өдөр төлсөн үе захын сумын 100 жилийн баяр энэ 7 сарын 21-нд болох байгаа учраас баяртай байна. Тэгээд сумынхаа баярт очно. За сумын ард түмэн болон өөрийн шавнаар хүүхдүүдэд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Аа байж. За ингээд нас чуулга яриа одоо бүгд